Сайн байна уу? Ичиго тарот YouTube суугт тавтай морил ингээд суугт маань subscribe, like дарж за мөн комент бичиж урам өгж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За өнөөдрийн мэрэгний маань сэдэв болохоор 8 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн сэдэвтэй мэрэг хийх болно. Мэргийн маань агуулга гэх юм бол 8 дугаар сарын ерөнхий төлөв байдал за юу голчилж 8 дугаар сард таны амьдралд одоо яригдах вэ гэдгийг харах болно. За мөн ажил болон хүн хоорондын харилцаа. За 8 дугаар сард хийвэл одоо азад өсөх зүйл гэсэн юм сэдвэр хийх болно. За мөн хамгийн сүүлд танд аз авчрах өнгө болон үйлдэлийг мөн оруулж өгсөн байгаа. За ингээд өнөөдрийн мэрэг маань 3 сонголттой. Та эдгээр 3 хөзөрнөөс зүүн гар талаас 1 2 3 гэсэн байдлаар өөрт хамгийн их таалагдж байгаа, татагдж байгаа нэг хүзрөө сонгоод мэргээ үзэх боломжтой. За мөн ордны чулуугаараа буюу одоо ордоороо мөн мэргээ үзэх боломжтой байгаа. За нэгдүгээр сонголтын дээр буюу одоо энэ лили гэсэн хүзэр дээр гарч ирсэн ордууд маань ямар ордууд байна вэ гэхээр хөхөр загас хонь мэлхий. За хоёрдугаар сонголт буюу загас гэсэн хүзэр дээр маань гарч ирсэн ордууд бол охин ихэр арслан хилэнц. За 3 дугаар сонголт буюу энэ Азийн дөрвөн дэлбэтийн навч гэсэн хүзэр дээр гарч ирсэн орд маань матар нум жинлүр хумх гэсэн ордууд маань гарч ирсэн байна. Ингээ та бүхэн маань сонголтоо хийгээд мэргийн хэсэгт орж ирээрэй. За нэгдүгээр сонголтыг сонгосон та бүхэн маань урилгын хэсэгт тавтай морил. За та бүхэн маань лили гэсэн одоо хүзрийг сонгосон юм уу? Эсвэл ордны чулуугаараа орж ирсэн хүмүүс байгаа хаа гэж бол бодож байна. За ямар ч тач нэгдүгээр сонголтыг буюу лилийг сонгож орж ирсэн та бүхэн маань ерөнхийдөө 7 сартаа бол нэлээд амар тайван за сэтгэл зүйн хувьд ер нь тогтвортой ийм сарыг бол өнгөрөөсөн гэж бол гарч ирж байна. Ер нь гэр бүлтэй холбоотой ч юм уу, аялал зугаалгатай холбоотой ч юм уу, эсвэл яг ийм бодит амьдрал дээр аялал зугаалга байхгүйсэн ч гэсэндээ одоо ном сонин уншдаг ч юм уу те. Ер нь бол өөрийнхөө энийг хийвэл би ингээд 50 амгалан болдгоо гэсэн одоо зүйлсийг ер нь бол хийсэн те. Ер нь бол сайхан амарсан ийм сэтгэл санааны хувьд бол маш ийм сайхан тайван сарыг өнгөрүүлсэн байх боломжтой гэж бол гарч ирж байна. За ерөнхийдөө гарч ирсэн хүзрүүднээс харахаар 8 сар маань таны хувьд ер нь одоо амжилтаа тэмдэглэсэн. За олон зүйлээр боломжийг олж харсан. За өөрийнхөө одоо давуу талыг илүү их ингээд ашиглаж те. Давуу талаа маш эргээр ашиглаж чадах үе юм сар бол байхаар бол харагдаж байна. Ер нь таны хувьд өдийг хүртэлтэй хийж ирсэн зүйлс дундаасаа одоо үүсгээд өөрийн туршлагаараа гэх юм уу альва ямар нэгэн шинэ зүйл хийж эхлүүлэх эсвэл хүмүүстэй хамтраад одоо шинэ төсөл шинэ авьяасаа нээх ч юм уу те ямар нэгэн юм шинэ зүйлийг өөрийнхөө одоо бодоод хорхосоод байсан зүйлийгээ барьж авахд бол маш таатай юм 8 сар бол байхаар харагдаж байна. Ер нь бол 7 сардаа шийдэж чадаагүй зарим асуудлууд мөнгө төгрөгтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө байр орон сууц тийм үү ер нь мөнгөтэй холбоотой асуудлууд бас 8 сард шийдэгдэж нэг тал руугаа орохоор бол харагдаж байна. Ер нь мөнгөтэй холбоотой хөзөрнүүд бол маш ихээр гарч ирсэн байна. За мөн сэтгэл санааны хувьд ч гэсэндээ 8 сар маань маш тогтвортой ийм сар бол байхаар бол гарч ирж байна. За нөгөө тээгүр гэх юм бол нэгдүгээр өөрийгөө тавихаас илүүтэйгээр бусдыг тавьж те эсвэл эргэн тойрны гэр орныхныгоо хамаатан садныгаа тавьж илүү их бусдад тусалсан ч юм уу те ийм сар бол байхаар бол харагдаж байна. За мөн 8 сард болвол та ингээд одоо санаа зовоосон мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд те байгаа бол ер нь бол санаа зовох хэрэггүй. Өөрийнхөө ур чадварыг өндлүүлэх ч юм уу, урд урдын саруудаас илүү мөнгө санхүүгийн тал дээр тусламжууд орж ирэх ч юм уу, эсвэл цалин бонус нэмэгдэх ч юм уу, цалин бонус орж ирэх ч юм уу. Ямар нэг юм удаан хугацаанд үүсгэж, бий болгож барьж те төхнүүлж байсан зүйлийнхээ үр шимийг юм 8 сард бол хүртнэ гэж ингэж бол гарч ирж байна. Тэгээд энэ одоо нөхцөл байдал нь болохоор өнгөрсөнтэй холбоотой буюу те таны өөрийн чинь хийж гүйцэтгэж бүтээж ирсэн зүйлүүдээс чинь хамааралтай юм зүйл байх нэ. За дээрэс нь та 8 сард болохоор ерөнхийдөө өөрийнхөө хүсэл мөрөөдөл сонирхол тэр зүйл яг үнэнчээр нүүр тулж тэр зүйлийгээ барьж авч
яг өөрийнхөө дотн юм найз нөхдөд болох одоо хандлага бол гарч ирж байна л да. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хараахан байрж авч чадахгүй байгаад байсан зүйлээ байрж авч эхлүүлэх ч юм уу. Яг юм нэг өөрийнхөө төлөө гэсэн өөрийнхөө болон эргэн тойрон найз нөхөд хамаатан цаадныхаа төлөө ямар нэгэн томоохон зүйлийг хийж чадсан юм 8 сар бол байх нэ. Ерөнхийдөө 8 сард таны хүссэн зүйл гэх юм уу 8 сараас эхэлж манифест хийсэн зүйл ч юм уу те авахыг хүсэж байгаа хорон ертөнцөөс авахыг хүсэж байгаа зүйл чинь бурхны одоо чихэнд бол хүрэх боломжтой. Яг гэвэл одоо хүсэл мөрөөдлөө дамжуулах юм бол бурхандаа ич хүргэж өгдөг гэсэн юм одоо үнслэг утгатай одоо энэ буг те дир гарч ирсэн байгаад байна. Тэгэхээр та магадгүй энэ бичлэгийг үзнийхээ дараа өөрийнхөө хүсэл мөрөөдлийг шивнэх ч юм уу цаасан дээр бичиж хадгалах ч юм уу те ямар нэгэн юм нэг бодит үйлдэл хийх юм бол манифест чинь бол маш амжилттай хэрэгжиж эхлэх болно гэсэн юм мэдээлүүд бол гарч ирж байна. Ерөнхийдөө 8 сарын таны сэдв гэх юм бол амар тайван байдал, тогтвортой байдал, за үнэлгээ те ур чадвараа үнэлүүлсэн ийм зүйлсүүд бол илүү тодорхой харагдаж байна. За тэгээд бас нэг харагдаж байгаа зүйл нь гэх юм бол 7 сардаа нэлээд амар тайван. За энэ байдал чинь ерөнхийдөө 8 сар руу ороод гиснээр 8 сарын эхний 7 хоног 8 сарын дунд хүртэл ер нь амар тайван нөхцөл байдал бол үргэлжлэхээр байгаа боловч за сүүлдээ жоохон юм нэг яар сандарсан ч юм уу адгсан зүйлс бол бий болох боломжтой байна. Энэ нь болохоор ажил төрөлтэй холбоотой ч юм уу эсвэл хүн хоорондын харилцаатай илүү холбоотой байх боломжтой байгаа. Энэ гэр бүлтэй холбоотой нөхцөл байдлууд те яригдаж эхэлж магадгүй харагдаж байна. Тэгэхээр та энэ дээр бол сарын сүүл гэхэд угаасаа хийх нь тодорхой зүйл яг одоогор мэдэгдэж байгаа юмнууд байх юм бол эртнээс хийгээд бэлдэх юм бол яар сандралгүйгээр энэ цаг хугацааг даах боломжтой. Ер нь тэгээд таны эргэн тойрны хүмүүс найз нөхөд гэр бүл чинь ер нь бол таны 8 дугаар сард те илүү ингээд танд хань болох, танд ойрхон байх, итгэл одоо үзүүлэх үстэй тэмхүү хүмүүс бол таны эргэн тойронд бол гарч ирэх болно. Тэдгээр хүмүүсийн тусламжийг авах, сэтгэл санаа болон эд баялагын, эд мөнгөний ч юм уу тусламжийг авахд бол бас асуудалгүй харагдаж байна. Тэдгээр хүмүүс ч нь бол их нээлттэй байхаар бол харагдаж байна. За тэгээ үргэлжлүүлээд шууд энэ хүзэрнүүд дээрээсээ нэмээд 8 сарын ажил карьер ерөнхийдөө ямар хөө байх вэ гэдгийг харъя. За ажил карьерийн хувьд ерөнхийдөө өсөлттэй байх нэ. Маш юм хийж бүтээх энергиэр бол одоо хурцлагдаж гэх юм уу те сэтгэл зүрхчийн дүүрж байна. Ер нь бол сайхан амарсан. Хэсэгтээ ер нь бол зарим зүйлээс те пауз авсан болвол буцаад эргээд нөгөө одоо урд нь хийж байсан зүйл рүүгээ буцаж ороход бол маш их эрч хүчтэй. Гараас ч юм гарахаар бол харагдаж байна. Хийж бүтээх эрч хүчээр бол дүүрэн асуудлыг шийдэх, тогтвортой байдал руу шилжих ч юм уу те. Гэсэн одоо энерги бол маш тодорхой гарч ирж байна. Ер нь бол 7 сарда хийж амжуулж дуусаагүй зүйлсээ 8 сард барьж авахд бол маш таатай байна. Ер нь бол аливаа зүйл дээр шийдвэр гаргах одоо юм сэтгэлийн хөөрлөөр биш те доктортой байдлаар тухайн зүйлээ харж анзаарч шийдлийг олоход бол маш таатай юм 8 дугаар сар бол байх нэ. Ажил карьерийн хувьд бол өөрчлөлт, шинжилэлт хийхээр зорж байгаа хүмүүсийн маань хувьд ч гэсэндээ ерөнхийдөө нэлээд таатай байх нэ. Өөрчлөлтийг буюу одоо ажлаа солих гэж байгаа, эсвэл мөнгөний их усүрээ солих гэж байгаа хүмүүсийн хувьд илүү ингээд бодтой үнэн зөв шийдвэр гаргах боломж бол одоо 8 сард маань бол гарч ирж байна. Ер нь яаралгүйгээр лоо зүйл шийдвэр гаргах нь маш эрэгтэй үр дүн авчрах танд одоо таатын нөхцөлийг бүрдүүлэх нэ гэж эндээс болов харагдаж байна. За тэгээ ер нь бол аливаа зүйлийг хийхдээ өөртөө итгэхтэй өөрийнхөө хүч чадалд итгэх, за тусламж дэмжлэг авах, ингэсний үндсэн дээр та илүү гэрэлтэх, илүү хөөрхөө зам мөрийг олохоор бол харагдаж байна. За мөн хэтэрхий олон зүйлийн сонголтын дээр ирсэн байгаа хүмүүс ч юм уу те ажлын тал дээр дэнгдэг ч юм уу тэгдэг ч юм уу гэсэн жоохон юм нэг төөрөгдөлт орсон байгаа хүмүүсийн маань хувьд болохоор за өөрийнхөө илүү зүрх сэтгэлийг сонсох, өөрийгөө хэтэрхий их зэмлэхгүй байх ч юм уу те ямар нэгэн одоо яг
бодож исэн зүйл чинь санснаар чинь бүтэхгүй байсан ч гэсэндээ юмны учрыг олж чадахгүй байсан ч гэсэндээ өөртөө зөөлөн хандах хичээл зүтгэл гаргаж байгаа өөрийгөө урамшуулах ч юм уу те ийм зүйлсийг бол хийх нь их зүгээр хавж байна. Мөн өөрийн чи эргэн тойронд байдаг төрнөөс хойш хилээд байгаа таны талд байдаг хүмүүсийн үгийг сонсох ч юм уу тэдгээр хүмүүсийн тусламжийг авах хамтдаа гэсэн сэтгүүгээр хандах нь танд илүү их юм ашигтай байх болно. Ганцаараа ямар нэгэн зүйл ингээд төөрөгдөөд ганцаараа ингээд өөрийнхөө зүрх сэтгэлийг хангаах гэж юм илэржүүлэх гэж юм учрыг олох гэж юм уу яваад хас илүүтэйгээр хүмүүстэй хамтарч хүмүүсийн зөвлөгөөг авахыг бол зөвлөж байна. Ажлын тал дээр ер нь бол шинээр ямар нэгэн зүйл дааж авах, за бусдын тусламжийг авах, за бусдтай хамтарч бусдыг гэрэлтүүлж ч юм уу те бусдыг одоо та манлайлж авч явах юм бол бас манлайлж авч явах тийм үүрэг рол дээр бас очих хүмүүс бас байна. За дээрэс нь маш олон ажилтай жоохон юм завгүй цалгардах ч юм уу те хүмүүс байж магадгүй. Гэхдээ та энэ дээр ингээд сандраад байх хэрэггүйгээр ерөнхийдөө илүү өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож таймнаар хандах юм бол асуудал бол бүрэн шийдэгдэх боломжтой гэж ингэж харагдаж байна. Ер нь ихэнх хүмүүсийн маань хувьд нийгмийн идэх илүү ингээд сайжирч те өөрийнхөө мэдлэг боловсрал чаддаг зүйл дээр илүү ингээд point өгч за тэрийг ингээд хөгжүүлэх юм бол тэрийг илүү ашиглах юм бол те сэтгэл дүүрэн ийм 8 сарыг бол ажил амьдралын тал дээр бол өнгөрүүлэх боломжтой гэж ингэж гарч ирж байна. За мөнгөний тал дээр ямар хөө байх вэ? Мөнгө орлогын тал дээр мөнгө орлогын тал дээр 3 сэлэм judgment болон сэлэмний тамга гарч ирсэн байна. За мөнгөний тал дээр гэх юм бол таны ингээд зүрх сэтгэлд хүрэхгүй байгаа тийм нэг одоо юу гэх юм цалин баг байна ч гэдэг юм уу те яг ингээд өөрийн чинь ур чадвар хийж бүтээж байгаа зүйл чинь яг тэр чигээр яг ингээд мөнгө болж үнэлэгдэхгүй байна гэдэг ч юм уу те. Таны нэг тийм зүрх сэтгэлийг чинь зовоос эмзэглүүлсэн шудраг бус юм шиг санагдаж байгаа зүйлс бол одоо хүртэлтэй үүсэжсэн байх магадлал бол өндөр байгаад байна. За энэ байдал чинь бол 8 сартаа магадгүй зарим талаараа өөрчлөлт орж ирэхтэй. Та өөрөө ямар нэгэн тодорхой зорилго чиглэл одоо үг хэл үйлдэл ч юм уу те оюун санаагаа илүү ашиглаж энэ дээр ямар нэгэн ингээ арга хэмжээ авах юм бол ерөнхийдөө нөхцөл байдал бол жоохон өөрөөр эргэх боломжтой харагдаж байна. Энэ одоо үнэлгээний систем дээрээ үнэлгээний системээ эргэж харах талаар одоо компанийнхаа хүмүүстэй ярилцах ч юм уу те ямар нэгэн та ингээд за энэ ч угаасаа ингээ худлаа юм байна да гэж бодож ирсэн зүйлээ барьж авах юм бол эсрэгээрээ таны бодож ирснаас илүү одоо амжилттайгаар таны амьдралд ажиллах ч юм уу те үйлчлэх тийм зүйлс бол байна. Тэгэхээр өөрийнхөө хүсэл зориг таалагдахгүй байгаа зүйл ч юм уу болж байгаа зүйлийг ер нь нэлен талангуугаар яг тэр үнэлгээ хийдэг хүмүүстэйгээ ярилцах ч юм уу ойлголцох, тохиролцох гэдэг зүйл бол маш чухлаа. Мөнгөтэй холбоотой асуудал дээр. Тэггүйгээр та ингээд өөрөө зүгээр бодоод ийм байна, тийм байна гэж шаналаад яваад ах юм бол нөхцөл байдал бол удааширч магадгүй. Харин таны хувьд ийм 8 сард бол те тэрийг бий болгох хийх уран зориг бол орж ирэх боломжтой бол харагдаж байна. Дээдлийн албан тушаалт хүмүүстэйгээ ойлголцох ч юм уу те илүү өөрийнхөө ур чадварыг илүүгээр үнэлүүлэх боломж бас мөн гарч ирэх боломжтой учраас зорилгоо тодорхойлоод юу хэлэх яахаа тодорхойлоод ер нь бол зоригтойгоор өөрийнхөө төлөө дуурахад бол нөхцөл байдлыг те өөрийнхөө талд шийдвэрлэх боломжтой гэж ингэж бол гарч ирж байна. За үргэлжлүүлээд хүн хоорондын харилцаан дээр ерөнхийдөө ямар хөө байх вэ? За энэ хүн хоорондын харилцаа гэдэг маань хайр дурлалын одоо талаас нь хүлээж авмаар байгаа хүмүүс тэр талаас нь сонсоод за энгийн одоо хүн хоорондын харилцааг сонсомоор байгаа хүмүүс бас тэр талаас нь сонсож болно. Заавал одоо энэ бол хайр дурлал, энэ бол одоо энгийн хүн хоорондын харилцаа гэсэн байдлаар хуваахгүйгээр шууд нийтэд нь ярина.
За хүн хоорондын харилцаа ерөнхийдөө нэлээд тогтвортой, тодорхой, зарим нэг ойлгомжгүй байсан зүйлс бол одоо хариугаа гаргах ч юм уу тий. Таны хүлээж исэн хэсэгтээ ингээд хин нэгний хүлээж исэн бол хин нэгнээс хариу ч юм уу тий хүлээж исэн бол тэр чинь тодорхой болно. Таны амьдралд магадгүй нэг ийм зөөлөн сэтгэлтэй ч юм уу, урлагийн талын мэдрэмжтэй ч юм уу тий. Ийм одоо хин нэг юмас орж ирэх боломжтой байна. Маш том нөлөө үзүүлэх боломжтой байгаад байна хүн хоорондын харилцаан дээр. Энэ ямар нөлөө вэ гэхээр мэдээж эерэг нөлөө таны амьдралд одоо ямар нэгэн тэ дутуу байсан зүйлийг гүйцээх ч юм уу. Одоо сэтгэл зүйн хувьд бас ингэж болохгүй байсан зүйлийг чинь ярилцаж ойлголцох ч юм уу тийм төрлийн хүн бол орж ирэх боломжтой байгаад байна. Ерөнхийдөө бол нэлээд юм эерэг хүн хоорондын харилцаа бол 8 цагт чинь гарч ирж байна. За тэгээ таны зүгээс юу хийвэл зүгээр вэ гэхээр өнгөрсөн хуучин одоо тэ дуусгах ёстой зүйлсийг илүү их дуусгах ямар нэгэнтэй тавьж явуулах ёстой зүйл таны өөрт чинь байж магадгүй харагдаж байна л да. Аль дээр дууссан харилцаагаа эргэж бодоод идэх ч юм уу эсвэл одоо аль дээр дуусаад өөр ингээд замын хөөсөн хин нэгний хүлээгээд байдаг ч юм уу те нэг тийм зүйлээс болж өөрийгөө жоохон хойшин татаад ч юм уу шинэ хин нэгэн амьдралд чинь орж ирэхэд эсвэл шинэ харилцаанууд үүсгэхэд жоохон юм өөрийгөө хаалттай байлгаад ээж магадгүй бол харагдаж байна. Тийм учраас одоо яг байгаа яг одоо дээрээ төвлөрөөд те өөрт чинь байгаа энэ олон дурсамж гэх юм уу одоо юу гэх сэтгэлийг чинь дүүргдэг зүйлс дээр илүү анхаарлаа хандуулад тэ сэтгэлийг чинь дүүргдэг найз нөхөд ч юм уу хүмүүс дээр илүү анхаарлаа хандуулаарэ гэж бол гарч ирж байна. Ингэсний үндсэн дээр та одоо маш их юм аз жаргалтай урд нь ерөөсөө ингээд тэ анзаарж байгаагүй одоо өнцгөөс өөрийнхөө амьдралыг олж харах ч юм уу тийм таатай одоо сэтгэл зүй бол 8 сард үүсэх боломжтой харагдаж байна. Жохон юм нэг тавьж явуулах хэрэгтэй ч юм уу нэг заавал ингэ бодоод байх шаардлагагүй зарим зүйлсийг бол бүр ингээд өөрөө өөртөөгөө ярилцж яагаад те энэ зүйлийг дахиж ингээд амьдралдаа оруулахгүй гэдэг талаас нь бол бодож ярилцаж дуусгах тэр нэг зүйлийн хаалгыг хаах хэрэгцээ бол байгаад байна. Энэ одоо ажлын байран дээр ямар нэгэн тийм сөрөг хандлагатай хин нэгнээс харилцаагаа таслах ч юм уу эсвэл одоо юу гэдэг те тиймэрхүү зүйл бас байж болохоор л харагдаж байна. Таны сэтгэл зүрх ингээд бүрэн дүүрэн одоо яг ийм өөрийнхоороо те яг энэ өдөртөө байгаа шиг энэ одоо зүйлийг энэ голд оруулах юм бол таны сэтгэл зүй бүрэн дүүрэн ингээд тэгшрэх гээд байхад энийг ингээд өөрөө суглаад ингээ хараад гэх юм уу дахин одоо өөрийнхөө зурсгалын шархыг дахин нээх ч юм уу эсвэл дурсамжаа дахин нээх ч юм уу те ийм зүйлс бас нэг жоохон шин зүйлс таныг бэлдэж чадахгүй байгаад ээж болохоор бол харагдаж байна. Тэгэхээр хүн хоорондын харилцаан дээр илүү өөрийнхөө төлөө одоо цагийнхаа төлөө те цаашаа ингээ урагшлахын төлөө үйлдэлүүдийг бол хийх нь их зүгээр харагдаж байна. Анх бас хэлсэнчлэн те тодорхойгүй зогсон байсан зүйлс бас тодорхой болж ирэх учраас энэ ч гэсэн таны өнгөрснөө тавьж явуулахад өөрийгөө шинээр нээж харахад чинь бас илүү ингээд урам зориг одоо өгөхтэй дэм болохоор бол харагдаж байна. За магадгүй те та ингээд яг ийм тэдгээр хүмүүстэй байхдаа л сайхан байдаг ч юм уу нэг ийм сэтгэл дүүрдэг орчин олж очих сэтгэлийг чинь дүүргэх хин нэгэн таны амьдралд орж ирэх ч юм уу те ийм боломжууд бол бас байна. Энэ нь болохоор юу вэ гэхээр хичнээн ингээд шин танилуд байсан ч гэсэндээ үргэлж хамтдаа байсан юм шиг тийм мэдрэмж өгөх хин нэгэн ч юм уу бүр хайр дурлалын харилцаан дээр магадгүй таны хүлээж ирсэн те хос чинь орж ирэх ч юм уу гэсэн юм боломжууд бол бас байх боломжтой харагдаж байна 8 сард. Тэгээ энэ харилцаа чинь магадгүй те цаашдаа үргэлжлээд илүү ингээд том болж одоо үргэлж хамтдаа байх нэг чинь байх ч юм уу эсвэл урт хугацаанд харилцаа үүсгэхэд маш тохиромжтой юм харилцаа хамт олон нөхцөл байдал бас үүсэх боломжтой гэж эндээс бол харагдаж байна. Тэгэхээр зарим нэгэн өнгөрсөн болорсон зүйлсээс сэтгэлээ татах за харилцаа
таныг ингээд сүрэг мэдрэмжинд оруулдаг харилцаануудыг одоо бодхоо зогсоох ч юм уу те өөртөө юм хаалт хан үсгэх хинтэй харилцах уу ямар хүнтэй харилцах уу гэх одоо тэр шалгууруудыг өөртөө бас тавих ч юм уу тийм үйлдэлүүд бол маш чухал харагдаж байна. За тэгээд үргэлжлүүлээд за 8 дугаар сард танд авчрах өнгийг бол эхлээд харъя. За ийм бургунди буюу одоо арсны өнгө, вайны өнгө таныг одоо маш юм азуудтай байлгах нь байна. Тэгэхээр одоо хэрглэж байгаа хувцас хэрэглэл идэл за эсвэл утасны дэлгэцэн дээр тавьж байгаа зураг ч юм уу тийм тэдгээр зүйлстэй энэ өнгийг оруулж өгснөөр та илүү ингээд хүсэл зоригтой ч юм уу тийм таны ингээд цаанаасаа хийж бүтээх энерги чинь бол илүү өсөх болно гэж ингэж гарч ирлээ. За тэгээд 8 дугаар сард хийвэл зохилтой үйлдэл гэх юм бол за хамгийн ихнийх нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг цаасан дээр ч юм уу сэтгэлтэй зураг бичих. За ямар нэгэн бууж өгье болидо гэж бодож исэн зүйлээ эргэж байрж авах ч юм уу тийм. За нөгөө талаараа хамгийн сүүлд гэх юм бол юу хэрэгтэй вэ гэхээр орхих зүйлээ орхиод яг одоодоо илүү амьдрснаар та 8 дугаар сарда илүү өөрийнхөө сайн сайхан зүйлийг тий өөрийнхөө амьдралд үүсэх сайн сайхан зүйлийг илүү их мэдрэхэд чинь тусдын болох болно гэж ингэж гарч ирж байна. За тэгээд энэ хүртэл мэргийг маань утсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа мэргээр хэрэгж уулзлаа. Түр баяртай. За 2 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншихаа хэсэг тавтай морил. За та бүхэн маань энэ загас гэсэн үзрийг эсвэл ордны чулууга сонгож орж ирсэн байгаа гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө одоо нийт ихний байдлаар тий 8 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг бол дэлгэж харлаа. За эндээс харахад болохоор ерөнхийдөө маш эерэг хүзэрнүүд бол гарч ирсэн. Ер нь бол ажлын талбар дээр бол ажил болон хайр дурлалын талбар дээр бол маш юм амжилттай одоо баяр хөөртэй тий сансан зүйл чинь бүтэж байгаа юм 8 сар бол ирэхээр л харагдаж байна. Ер нь 7 сарда гэх юм уу та ингээд жоохон ямар нэгэн зүйл дээр сэтгэл санаагаа зовоогоод яг үнэхээр энэ одоо тий зорж байгаа зүйл маань хүсэж байгаа тэр одоо үр дүнд маань аваачих уугүй юу гэдэг дээр жоохон санаа зовж байсан ч гэсэндээ яг тухайн зүйлээ чин сэтгэлээсээ хийгээд ингээд явж исэн гэж бол харагдаж байна. Ер нь ажлын талбар дээр ч гэсэндээ жоохон тодорхойгүй ч юм уу те удаашралтай байсан зүйлс чинь бол 8 сар руугаа орж ирэхэд бол маш юм эерэг хурдцтай өөрчлөгдөх, шинжлэгдэх за зогссон байсан зүйл дахин одоо эргэж ажиллаж эхлэх ч юм уу те гэсэн юм энергиуд бол орж ирж байна. За мөн 6-7 сард зогсонг байсан зүйлс за ер нь жоохон бүтэхгүй байгаад байсан зүйлс чинь бол 8 сар руугаа ороод ирэхээр ерөнхийдөө одоо таны бодож байгаачлан те бүтэх болно. За жишээ нь шинээр ажилд ордог ч юм уу ямар нэгэнтэй баярлууштай талархууштай үйл явдал таны амьдралд тохиодог ч юм уу те элбэг баян байдал элбэг хангалуун тансаг байдал илүү юм ноёлохоор бол харагдаж байна. Танд ийм шинэ боломжууд те яг л ийм цагаа болсон сайхан мөчүүд бол ирнэ гэж ингэж гарч ирж байна. Ер нь бол зүрх сэтгэлээр зориулаад хийж урт хугацаанд те хийж ирсэн зүйлсийн чинь үр дүн бол маш эерэг байдлаар бол гарч ирэх нэ. Анх одоо өөрийн чинь сонгосон болон орж ирсэн энэ хэсэгт маань одоо ялагдж байгаа загас гэж хүзэр маань ер нь өв хөрөнгө одоо мөнгө төгрөг бизнес санхүү одоо юу гэдэг те тэр төлөлийн материалын эд зүйлстэй бол холбогддог юм хүзэр байгаа. За үүн дээр нэмээд зүрх гэсэн хүзэр бол гарч ирсэн. Дээрээс нь од буюу ажлын байр, сургууль, соёл те юу гэдэг тэр бүхнийг одоо илэрхийлдэг юм хүзэр бас гарч иржээ. Тэгэхээр үнэхээр зүрх сэтгэлээ зориулж исэн зүйлс чинь бол маш юм сайхан мэдээ танд дуулгах болно, өсөлт явагдана. Ямар нэгэн тэмдэглэвчтэй зүйлс бол тодорхой болж те баяр хөөргийг танд авчрах болно. Таны ингээд удаан хугацаанд зовж ч юм уу те маш юм одоо стресстэж би мах одоо ачаалд автуулж гэх юм те хийжсэн зүйлс чинь бол маш сайхан эерэг үр дүнгээ бол өгөх болно гэж ингэж гарч ирлээ. За мөн тодорхой хэмжээнд үнэлэгдэхгүй байгаа гэсэн нөхцөл байдал байсан хүмүүс маань ч гэсэндээ нөхцөл байдал маш өөрөөр ирэх болно. Таны яг ийм өөрийн чинь те чаддаг мэддэг одоо зүйлсийг хийх тэр үүрэг даалгаврыг
хин нэгэн өгөх ч юм уу эсвэл таны одоо салбар өөрчлөгдөх ч юм уу одоо тухайн харьяалагдчихсэн хэсэг өөрчлөгдөж илүү ингээд танд таатай орчин нөхцөл рүү шилжих ч юм уу гэсэн юм зүйлс бол шинэ боломжууд бол орж ирэх нэ. За энэ үед болохоор та ерөөсөө өөрийгөө илэрхийлэх болон те юу хийхийг хүсэж байгаагаа тодорхойгоор илэрхийлэх тийм одоо бэлтгэлтэй байх юм бол бас таны ярианаас үүдэлтэйгээр ч юм уу хүсэл мөрөөдөл одоо бодлоос чинь үүдэлтэйгээр өөрчлөгдөх зүйлс бол бас байна. Зөвхөн чимээгүй байгаад ах юм бол бүх зүйл сайхан болно гэсэн үг бас биш байгаад байна. Ерөнхийдөө хүсэж байгаа бодож байгаа зүйлээ өөрийн гараар удирдах ч юм уу те тэрийг тодорхой болгох гэсэн зүйл маань маш хэм чухлаа. Тэгэхээр энэ сард ерөнхийдөө таны амьдралд өсөлт, дэвшил, сайжрал, шилжилт, хөдөлгөөн хурдц гэсэн зүйл бол гарч ирж байна. За мөн хин нэгнээр өөрийгөө удирдуулахын оронд өөрийнхөө амьдралыг илүү удирдах тэр одоо жолоо гэх юм уу те өөрөө ингээ атгаж барьж авч чадах юм бол бас маш их том өөрчлөлтүүд бол орж ирнэ. Өөрийгөө илэрхийлэх байдаг ч юм уу одоо хүртэлтэй зориулж чадахгүй байсан салбар руугаа орох ч юм уу одоо юу байдیں۔ Тэ нэг юм нэг амьдралынхаа жолоог өөрийнхөө гарт татгаж шийдвэр гаргаж ингэж эхлэх юм бол таатай өөрчлөлтүүд, таатай одоо эерэг үр дүнгууд бол гарч ирнэ гэж ингэж гарч ирж байна. Гол нь та тухайн хийж байгаа зүйлээ маш юм зүрх сэтгэлээсээ хүсэл мөрөөдлөө одоо оруулж те сэтгэлээ шингээж те ер нь бол хийх нь бол маш чухлаа гэсэн юм мессеж бол гарч ирж байна. За ер нь бол те авьяас бэлгийн хувьд ч тэр ажил амьдрал дадлага туршлагын хувьд ч тэр ер нь бол танд бол маш том боломжууд бол өөрчлөлтүүд бол явгаар дамжуулж бол орж ирнэ гэж ингэж бол гарч ирлээ. За ингээд цааш нь үргэлжлүүлээд ерөнхийдөө хүн хоорондын харилцаа маань ямар хөө байх вэ гэдгийг бол харъя. За дөрвийн саваа Hermit их арканууд их гарч ирж байна. Тэгэхээр таны хувьд 8 сар бол ер нь хүн хоорондын харилцааны талбарт нэлээд том өөрчлөлт авчрах ч юм уу те. Таны амьдрал маш чухал юм одоо байр суурийг эзлэх сэдв гэх юм уу одоо бүлэг байх нэ гэж ингэж ерөнхий байдлаар ихэнд бол харагдаж байна. Ер нь таны хувьд юу юм жоохон токсик дуу гэх юм уу жоохон юм танд таалагддаггүй харилцаа холбооны нөхцөл байдалтай газар ч юм уу байгаад байсан. Жоохон өөрөөрөө байхад хэцүү ч юм уу те ганцаарлыг мэдэрдэг хичнээн ингээд хувьдаа яг ийм юу гэх таны ингээд хувийн одоо карьер талдаа ч гэх юм уу те эсвэл гаднаас харагдах байдал талдаа ч юм уу ерөнхийдөө юм бүх зүйл болоод байгаа юм шиг боловч яг дотроо тэр харилцаа тал дээрээ ийм нэг
танд ийм сэтгэл дундуур байдлыг үүсгээд байсан тэр орчноосоо ер нь бол одоо гарах тэр одоо орчныг бол дахиж ингэж цэвэрлэх учрыг нь олох гэсэн юм сэдв бол 8 сард их тодорхой олж гарч ирэх нэ. Ер нь нэг тийм төвхтэй нөхцөл байдал тисэж ч юм уу байгаад гэсэн бол тэр байдлаасаа гарахад өөрчлөхөд өөрөө өөртөө те ийм хориг цаг хил хязгаар тогтооход маш тохиромжтой юм сар бол байх нэ. Өмнө нь бол тухайн нөхцөл байдлыг тисээд ч юм уу эсвэл өнгөрөөгөөд ч юм уу те ингээ яваад исэн бол энэ сард бол илүү барьж авах. За тэрийг ингээд маш анхааралтайгаар те амьдралд чинь, карьерт чинь, өөрийн чинь эрүүл мэндэд одоо ямархуу байдлаар нөлөөлж байгаа гэдэг талаас нь маш сайн ингэж харж дүгнэх нь бол маш чухлаа. Зарим нэг дуусгах, орхих, явах одоо үлдээх шаардлагатай зүйлсийг бол орхиод өөрийнхөө одоо зам мөрийг хөөх ч юм уу те гэдэг одоо юм зүйл бол маш чухлаа. За энэ одоо ярьж байгаа хүн хоорондын харилцаа маань болохоор хайр дурлал дээрч байж болно. Зүгээр ингээд энгийн хүн хоорондын харилцаатай хүмүүстэй харилцах үед үүсэж байгаа асуудлыг чинь ярьж явах боломжтой. Өөрийнхөө аль өнцгөөс одоо харж сонсож хүлээж авъя гэж бодож байгаа вэ? Тэр талаасаа бол бас бодож хүлээж авахд бол асуудалгүй. За тэгээд ер нь бол юу гэх нэг юм хоригдсан хүндрэлтэй байсан учрыг нь олохгүй байгаад байсан харилцаа бол төгсгөл болоод за ерөнхийдөө шинэ шат руу те шинэ өөр орчин руу ч юм уу өөр одоо ийм нөхцөл байдал руу бол шилжих боломжтой бол харагдаж байна. Энийг одоо та өөрөө өөрийнхөө одоо хүч чадлаар шийдвэрээр бол хийх нэ гэж ингэж харагдаж байна. За X-ээ тавьж явуулаа гэсэн юм үзэр гарч ирэх байна. Ямар нэгэн яалтчгүй л ийм токсик юм уу те багтай харилцаа яг ийм үнэн мөн чанараа магадгүй аль хэдийн танд үзүүлсэн тийм харилцааг ч гэсэндээ та ингээд төвчээд тэсэд байж иж магадгүй юм байна л да. Гэхдээ энэ зүйлийг бол заавал ингэж одоо төвчиж тэ өөрийнхөө амьдрал заавал байлгах шаардлагагүй. Энэ таны бусад ингээд илүү ингээд бүтээлтэй, бүтээмжтэй хандах одоо бүхэл энерги зарцуулах боломжтой. Тэр одоо энергиас чинь бас ийм хортой харилцаанууд, хортой хүмүүстэй, хортой эксүүд ч юм уу те хумсалж байгаа гэдгийг бол та илүү ойлгож авах боломж бол гарч ирнэ. Сэргээр та өөрийнхөө амьдралыг те яг гартаа аваад хичнээн одоо энэ ашигтай харилцаа зарим талаараа те ашигтай харилцаа байсан ч гэсэндээ та өөрийнхөө зүрх сэтгэлийг нэгдүгээрт тавиад сонголтыг хийгээд өөрчлөлтийг авчрах нь бол маш чухал байгаад байна. Энэ харилцаанд удах тусмаа магадгүй та одоо энэ хүмүүстэй адилхан болох ч юм уу эсвэл энэ хүмүүсийг нөлөөнд илүү хавтах гадж магадгүй. Тэгэхээр маш сайтар тунгааж бодож зарим нэг дуусгах ёстой зүйлийг орхих ёстой зүйлийг өөрийнхөө төлөө өөрчлөлтийг бол хийх хэрэгтэй байна гэсэн юм мессежүүд бол гарч ирж байна. За тэгээд дахиад энэ хүзэр нь асуу. За Emperor хүзэр гарч ирлээ. Ace of Cups. За ерөнхийдөө та ингээд өөрийнхөө одоо амьдралын жолоог хатгаад те бүх зүйлийг өөрийнхөө яг ийм оюун бодлоор шийдвэрлээд те нэг ийм өөрчлөх хэрэгтэй болохгүй байна гэж бодсон нөхцөл байдлаа өөрчлөөд ингээд явхад бол зүрх сэтгэл чинь таны талд байж за таны яг хүсдэг юм уу те боддог тэр одоо харилцаануудыг ер нь амьдралд чинь оруулж ирнэ гэж ингэж харагдаж байна. Ер нь хязгааргүй танд боломжууд байгаад байгаа. Ямар нэгэн ийм баригдсан гэх юм уу те тэсэж төвчих ёстой юм одоо орчин нөхцөлд өөрийгөө заавал хориод авах шаардлагагүй. Өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг өөрийнхөө илүү сэтгэл чинь татагдж байгаа тэр харилцаа руу орчин руу хүмүүс рүү тэмүүлж болно гэж ингэж хэлж өгч байна. Бүрэн боломж шийдвэр гаргах одоо чадвар нь танд өөрт байгаад байгаа боловч яг нэг ийм өөрийгөө хайрцаглаад те энэ хайрцагнаасаа гарч чадахгүй ингээ байгаад ах юм бол өөрт ирэх шинэ боломжууд гэх юм уу тийм шинэ тэр одоо сайхан зүйлсийг бол оруулж ирж чадахгүй тийм учраас ямар нэгэн зүйлд ийм хил хязгаар тавьж зогсолт үүсгэх таслах гэдэг зүйл бол маш чухлаа.
жишээ нь одоо X-ээ бодоод ерөөсөө шинэ харилцаанд орж чаддаггүй хүн байлаа гэж бодоход энэ таныг нэг талаараа одоо энэ хүнд хамааралтай болгож байгаа. Энэ хүнд хамааралтай байгаад байна гэдэг чинь шинэ харилцаанд та ороход өөрийнхөө зүрх сэтгэлийг бэлдэж чадахгүй байгаад байна. Хуучин одоо хэрэггүй болсон одоо хог навшиг те гаргаж хаяхгүй бол таны одоо амьдралд шинэ орон зай зүрх сэтгэлд чинь шинэ орон зай үүсгэхэд цаад болоод байна гэсэн юм одоо мессежийг бол хүргүүлж байна. За ингээд үргэлжлүүлээд ажлын хувь дээр ажлын хувьд ямар хуу 8 сар байх вэ? Ерөнхий байдлаас харахад бол ажлын хувьд маш юм одоо амжилттай. Магадгүй зарим хүмүүсийн хувьд тэ шинэ ажил төрөлд орох ч юм уу ажлаа солих боломжууд бол гарч ирж байна л да. Тэгэхээр ажлын хувьд ялцчгүй таны амьдралд ийм нэг болохгүй ажиллахгүй байгаад байсан ч юм уу болохгүй байгаад байсан зүйлс дээр та ингээд өөрчлөлт хийхээр бол харагдаж байна. Энэ яг тодорхой хэмжээний одоо гинтийн өөрчлөлтүүд үүсээд за үүнээс үүдэлтэйгээр тодорхой хэмжээний саатлууд ч юм уу эсвэл зогсон байдал үүсэх боломжтой ч гэсэндээ эн чинь таны хувьд маш чухал юм өөрчлөлт шинжилтийг тэнцвэр балансыг бол амьдралд чинь оруулж ирнэ гэж бол харагдаж байна. Ямар нэгэн маш юм тооцоолоогүй байсан өөрчлөлтүүдийг ч юм уу та гинт өөрөө бас хийх магадaltaй харагдаад байна. Асуудалтай нүүр тулах ч юм уу те. Нэг л юм болж бүтэхгүй байгаад байсан асуудлуудаа ер нь бол өөрийн гараар өөрчлөхөөр бол зорхоор харагдаж байна. Ер нь бол тэ тухайн за ажлын тал дээр гэх юм бол 8 сарын ерөнхий нөхцөл байдал дээр бол шинэ өөрчлөлт те шинээр ажилд орох ч юм уу удаан хугацаанд хүлээж исэн зүйлсийг нь хариу эргээр гарах хүсэл мөрөөдөл нь биелэх хүмүүс бол байгаа гэж бол хэлсэн. За мөн яг зөвхөн ажлын тал дээр зориулаад хүзэрнүүд дэлгэж харахад болохоор таныг ерөнхийдөө айгүйх ингээд өнгөрсөн л угаа хараад ч юм уу те өнгөрсөнд ингэх байж тэг байж тэрийг сонгодог байж энийг сонгодог байж ч юм уу ингэж хийдэг байж тэгдэг байж гэсэн харамслууд дээрээ илүү төвлөрөөд байж магадгүй гэсэн зүйлс бол гарч ирж байна. Тэгэхээр ерөөсөө тэгэх шаардлагагүйгээр дараагийнхаа алхам руу явж шинэ зүйлийг бүтээхийн тулд ингэж зүрх сэтгэлээ зориулаа. Тэр зүйлдээ илүү донтоо хийж бүтээх зүйлстэй холбоотойгоор өөрийнхөө ур чадварыг гаргаж чадах эхэндээ чадахгүй байсан ч гэсэндээ тэрэнд ингээд гунж гутраад ч юм уу болохгүй байх гэж бодоод авах ерөөсөө хэрэггүй. Энэ ингээд үйл явц бол явандаа баг багаар бол сайжрах болно гэсэн юм зүйл гарч ирж байна. Таны хувьд болохоор ямар нэгэн юм ажлын талбар дээр өөрчлөлт хий ч юм уу эсвэл сонголттой холбоотой эсвэл ямар нэгэн зүйлийг ерөөсөө тэсгүүл болохгүй гэж ерөөсөө бодоод тэндээсээ ингээ хөдлөхгүй байгаа юмнууд байх юм бол 8 сар арай юм өөрөөр хандаж арай өөр өнцгөөс харах ч юм уу өмнө нь магадгүй ингээд хийдэггүй байсан үйлдэлүүдээ хийж үзэх ч юм уу гэсэн ийм одоо зүйлсийг бол хүчээр маань санал болгож байна. Таны хувьд юу чухал вэ? Ажилтай холбоотой таны одоо хүсэл мөрөөдөл одоо юу вэ юу нь илүү чухал вэ гэдгийг илүү ингээд хараад тэрнийхээ төлөө өөрийнхөө цаг хугацааг илүү зарцуулаарай гэж ингэж хэлж өгж байна. Нэг юм нэг өөрийгөө болохгүй байх, бүтэхгүй байх гэсэн талаас нь хараад жоохон шүүмжлэх гээд байж магадгүй юм шиг бол харагдаад байна л да ажлын тал дээр. Тэгээ хин нэг нь одоо нөгөө ажлын дээдлийн албан тушаалтнаас ч юм уу таныг ямар нэгэн байдлаар заавал энэ зүйлийг хийж дуусгах ингэдэг гэсэн шаардлагууд ингээд
гарч ирнэ. За үүнтэй холбоотойгоор та нэг юм дарамт мэдрэх ч юм уу те хэцүү юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ зүйлийг яг юм хийх ёстой зүйл ч юм уу эсвэл арай өөр өнцгөөс нь ингээ хараад үзэх юм бол илүү ингээ сайн нухацтайгаар энэ зүйлийг сөрөг талаас нь биш юм нэг болгож бүтээх талаас нь хараад үзэх юм бол чинь нөхцөл байдал маш өөрөөр эргэх болно. Өөрийгөө ерөөсөө тэгж доогуур үнэлэх хэрэггүй. Энэ зүйлийг чадах учраас одоо энэ хин нэгэнтэй өөрт чинь энийг хий, энийг тгий, ингээд тгий гэсэн том шаардлагатай сорилтууд бол гарч ирж байна гэж ингэж хэлж өгч байна. Тэгэхээр өөрийнхөө өөр чадварт өөртөө илүү итгээд тухайн зүйлийг барьж авч одоо дуусгахын төлөө, болгож бүтээхийн төлөө тэмцээд үзээрэй. Нүүр тулаад үзээрэй тэгвэл ингэсний чинь дараа өөрийн чинь амьдралд томоохон өөрчлөлтүүд, за туршлагууд гэх юм уу ийм материалын талын өөрчлөлтүүд бол орж ирнэ. Өөрийн чинь ерөөсөө бодож байгаагүй одоо өнцгөөс карьер чинь өөрчлөгдөх болно гэж ингэж бол гарч ирж байна. Ер нь бол маш ийм зөрөгтэй бөгөөд тууштайгаар урагшлах нь бол маш чухлаа гэж бол гарч ирж байна. Зарим нэгэнтээ өнгөрсөн болорсон харилцааны асуудлууд ч юм уу эсвэл өнгөрсөн чадаагүй зүйлс ч юм уу өнгөрсөнд үнэлүүлж чадаагүй зүйлстэй ерөөсөө санаа зовох хэрэггүй. Ажил бол ажил, гол нь ингээд урагшлах л хамгийн чухлаа. Магадгүй 8 сар таны хувьд нэг томоохон одоо зорилт тавиад тэрнийхээ төлөө тууштай ингээд хөдөлмөрлөж ч юм уу тууштай ингээд урагшилж чадах юм бол маш том зүйлийн ард гарахаар бол харагдаж байна. Тэгэхээр зорилго тавих, зогсолтгүй урагшлах гэдэг нь бол маш чухлаа гэсэн мессежүүд бол гарч ирж байна. За тэгээд 8 сард таны азтай байх өнгө чинь ямар өнгө байх вэ гэдгийг хамтдаа харцгаая. За ийм Чернелийн ангид ийм өнгө болоод гарч ирсэн байна. За утасныхаа дэлгэцээр ч юм уу эсвэл хувцас хэрэглэл эд хогшид дээрээ энэ өнгийг илүү хэрэглэснээр таны аз одтой байдал өснө. За таны одоо юмтэй альва зүйлтэй нүүр тулахад хэрэгтэй байдаг тэр дотоод ихтгэл үнэмшил чинь илүү ингээд хүчтэй, дотоод хүч чинь илүү юм одоо хүчрхэх чихнэ гэж ингэж гарч ирж байна. За тэгээд 8 дугаар сард хийвэл илүү ингээд та амжилттай байх ч юм аа чинь ингээд сэргэх үйлдэл юу вэ гэхээр хайрцагнаасаа гарах ямар нэгэн өнгөрсөнтэй холбоотой зүйлс дээр сэтгэл санаагаа одоо тогтоож тэндээсээ ингээд өөртөө зовлон үүсэхгүй байх. За дээрэс нь ямар нэгэн зүйлэгтэй тухайн одоо хийж байгаа зүйлдээ зүрх сэтгэлээ зориулж чин сэтгэлээсээ хийх юм бол энэ таны амжилттай холбогдож ирээдүйн одоо амьдралын чинь ирээдүйн одоо орлогын чинь орлогыг чинь илүү сайжруулах, хөгжүүлэх юм томоохон одоо хөгжүүлэхэд томоохон нөлөө үзүүлэх юм зүйл байх болно. Тэгэхээр альва зүйлийг хийж байгаа зүйлээ илүү зүрх сэтгэлээсээ хийгээрэй гэсэн юм мессежүүд бол гарч ирж байна. Тэгээ 8 дугаар сард бол мэдээж сорилттой зүйлүүд байгаа. Гэхдээ яг сорилттой зүйлч бай, сайхан зүйлч бүх зүйл таны одоо амьдралд яг цагтаа буюу яг зөв цагтаа ирж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд зарим нэг давах хэвээр асуудлуудыг даваад за магадгүй орхих хэвээр зүйлсийг орхиод юм уу өөрөө зүрх сэтгэлийг дотоод итгэл үнэмшлээ илүү их дагаж хийсэн сонголтууд чинь харамсалгүй тийм ирээдүг бол авчрах болно гэж ингэж гарч ирж байна. Тэгээд энэ хүртэл мэргийг маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай. За 3 дугаар сонголтыг буюу энэ хошоонгор Назын навч хошоонгор цэцгийг сонгосон хүмүүс болон за мөн ордоор орж ирсэн хүмүүс маань уншлагынхаа хэсэг тавтай морил. За та бүхнийхээ 8 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг бол эхний хүзэрнүүдээр бол дэлгэж харсан байна. За эндээс харахад болохоор ер нь бол маш сонирхолтой хүзэрнүүд бол гарч ирсэн. За таны амьдралд бяцхан жижигхэн аз одууд бол 8 сард бол гийхээр харагдчихээн. За дээрэс нь магадгүй танд хурмын урилга ч юм уу эсвэл та өөрөө хурим хийх ч юм уу тийм нэг баяр жаргалтай сайхан одоо нүд чих сэтгэл баясгам сайхан мэдээнүүд бол 8 сар таны амьдралд бол орж ирнэ гэж ингэж харагдаж байна. Магадгүй таны хувьд удаан хугацаанд хүлээсэн зүйлийнхээ хариуг сонсох ч юм уу эсвэл одоо ажил амьдралын хувьд эерэг дулаахан уур амьсгалууд илүү их одоо бүрдэхэр бол
байна гэж бол гарч ирж байна л да. За тэгээд таны хувьд болохоор өнгөрсөн саруудад нэлээд ажил карьерийн тал дээр ч юм уу одоо дайчин шаргуу байдлаар гэх юм уу те ажил байх магадлал айгүй өндөр байгаад байна. Нэг зүйлийн төлөө маш тууштайгаар удаан хугацаанд тэмцсэн ч юм уу те өөртөө байсан нөөц бололцоогоо одоо үнгүүдүүлэхгүйгээр маш сайн тэмцэл гэх юм уу одоо шаргуу хөдөлмөрийн үндсэн дээр бол олон зүйлийг бол олж авсан гэж бол харагдаж байна. За тэрнтэй холбоотойгоор ер нь бол ядаргаа ч юм уу те одоо нөгөө нэг их ажлын ард гарах үед мэдрэг детектор сэтгэл зүйн байдал бие махбодын ядралт ч юм уу тиймэрхүү зүйлс бол танд одоогоор мэдрэгдэж явах боломжтой бол харагдаж байна. За ер нь бол цаашдаа энэ байдал дээр үндэслээд ч гэх юм уу ер нь өөртөө болон эргэн тойрны хүмүүс өөр хүүхдтэй илүү ингэ цаг гаргах байдал бол тань дээр нэмэгдэх нэ. Эргэн тойрны хүмүүстэй өөрийнхөө бизнес, хувийн зүйлс ер нь ингээд өөрт чинь чухал санагддаг зүйлээ илүү хөнгөлж аз жаргал хаанаас мэдэрж ийн вэ те тэр зүйлдээ илүү ингээд цаг гаргасан ийм 8 сар бол байхаар харагдаж байна. За тэгээ мөн таны хувьд болохоор өнгөрсөнд жоохон ийм стресстэй ч юм уу том зүйлийн ард гарах гэж нэлээд тэмцсэн байж магадгүй. За үүнтэй холбоотойгоор таны хувьд нэг ийм одоо амьдралын нэг том шатыг дуусгаад шинэ шат руу орохын тулд зүрх сэтгэлээ илүү хангаах ч юм уу те тэр талын зүйлс дээр илүү ингээд ажиллах юм бол их зүгээр 8 сар болж ирж байна. Ер нь бол өнгөрсөнд ядарсан одоо бие эмчлэх, зүрх сэтгэлээ эмчлэх, сэтгэлийн шарах байгаа бол тэрийг эмчлэх, хуучин дадал зуршлаа эргэж харах ч юм уу те. Ямар нэгэн төгсгөл болгоё дуусгая гэж бодож байгаа зүйлдээ илүү ингээд анхаарлаа хандуулж тэр зүйлээ барьж авах, зарим зүйлсийг өөр өнцгөөс харах ч юм уу. За мөн магадгүй ингээд бүр шинжилгээ өөрчлөе гэж бодож байгаа зүйлс байх юм бол та тэр зүйлс дээрээ илүү ингээд анхаарлаа хандуулад өөрчлөлтөөс айлгүйгээр те сэтгэл зүгээ эдгэж тэр өөрчлөлтөнд өөрийгөө бэлтгэн таны хувьд маш юм төгс цаг хугацаа бол байх нэ 8 сар бол. За тэгээд мөн таны хувьд ингээд нэг өөрийгөө байрж хориод байсан ч юм уу өөрөөсөө эхэлж юм алхам хийж чадахгүй байгаад байсан одоо талбарууд дээрээ илүү ингээд зөрөгтэйгээр зогсож те шинэ зүйлийг бий болгох, шинэ боломжийг өөртөө ингэж үүсгэх тийм одоо нөхцөл байдлууд бол боломжууд бол гарч ирнэ. Энэ нь болохоор одоо ирэх хэдэн сард одоо тань ирэх хэдэн сард те бий болох таны амьдралын сорилтууд ч юм уу эсвэл өөрчлөлтүүд, шинжилтүүдтэй холбоотой тийм зүйлс бол байх боломжтой. Тэгэхээр та 8 сардаа ерөнхийдөө өөрчлөлтөнд өөрийгөө бэлдэх, өнгөрсөнд дууссан зарим харилцаа, ажил одоо юу байдин те сэтгэл юу байдин тэр зүйлсээсээ өөрийгөө ангижруулах, сэтгэл зүрхээ эмчлэх, шинэ одоо зүйлд өөрийгөө бэлтгэхэд бол маш таатай юм цаг хугацаа болох нэ. Шинэ зүйл суралцах ч юм уу те ямар нэгэн ёс журам дүрмийн дагуу ямар нэгэн зүйлийг хийж эхлэх ч юм уу те гэсэн юм зүйлс бол маш юм одоо гол сэдв болж яригдах нэ. Тэгээд санамсаргүй олон сүрприз, аз жаргалтай мэдээ таныг юм одоо хүлжсэн зүйлс тэр мэдээтэй холбогдож таныг юм эрхчлөөтэй болгох ч юм уу те ийм сайхан одоо зүйлээр дүүрэн 8 сар бол байхаар бол харагдаж байна. За тэгээд үргэлжлүүлээд ажил карьерийн хувь дээр ерөнхийдөө яг ингээд дангаар нь аваад үзвэл ямар сар байх вэ гэдгийг бол харъя. За ажил карьерийн хувь дээр гэх юм бол за ер нь ингээд хоёр нөхцөл байдал харагдаж байна. Таны хувьд болохоор нэг тийм их яарад байгаа ч юм уу те өөрчлөе эсвэл
ямар нэгэн одоо шинжилгээг оруулж ирэх гэхээс илүүтэйгээр илүү доктортой байдлыг илүү чухалчилж за хийх ёстой зүйлээрээ маш юм одоо фокуслж одоо сэтгэл санаагаа зориулж ч юм уу цаг хугацаагаа зориулж ер нь бол илүү ингэж төвлөрч ажиллах хандлага бол ажлын талбар дээр ч нь бол гарч ирж байна. Зарим зүйл дээр яг ийм та амрах үедээ яг зөв амардаг ч юм уу ажиллах үедээ ажилтдаг ийм цаг хугацааг бол тавьж өгч чадах юм бол илүү ингээд таны өөрийн чинь одоо би сэтгэлд бол маш юм эрүүл ажиллах орчинтой үүсгэж чадхаар бол харагдаж байна. За тэгээд ер нь хийж байгаа зүйл, гараасаа гаргаж байгаа зүйл, за төвлөрч байгаа зүйлээс чинь хамаарад ерөнхийдөө таныг үнэлэмж бол маш юм тэнцвэртэй, зөв шудраг явагдана гэж бол гарч ирж байна. Тэгээд үүнтэй холбоотойгоор мөн та дараагийнхаа амьдрал одоо ажилтай холбоотой шин санаануудыг гаргаж ирэх ч юм уу, өөртөө шин боломж үүсгэх магадгүй тушаал ахих ч юм уу те энэ одоо суур дэвсгэр зүйлсийг бол та 8 сард тавих нэ. Ер нь өөрийн мэдлгүй магадгүй зарим зүйлийг маш эерэг байдлаар өөртөө зориулж хийх. За энэ чинь ер нь урт хугацаанд цаашдаа ингэж үнэлэгдэх ч юм уу те 8 сарда ямар нэгэн өөрчлөлт онцгой юм одоо шин шат ч юм уу те танд харагдахгүй байж магадгүй. Гэхдээ таны 8 сард хийж байгаа үйлдэлүүд чинь дараагийн саруудад танд илүү ийм урам зориг өгөх ямар нэгэн зүйлтэй те холбогдно гэж ингэж бол гарч ирж байна. За дээрэс нь энэ ч бас энэ Сарсан Багваахан спирит буюу одоо Сарсан Багваахан спириттэй гарч ирсэн байна. За энэ ч бас хангад маань гарч ирсэн байна. Тэгэхээр таны хувьд тавьж явуулах, дуусгах, шинээр одоо бүтээх гэх юм уу арай юмыг ингээд өөр өнцгөөс нь харж одоо хүртэл хийжсэн зүйлсээ жоохон юм нэг арга барилаа өөрчилж эхлэх юм бол бас таны тооцоогүй байсан өөрчлөлтүүд ч юм уу те таны хүсэж байгаа ямар нэгэн юм шинжилүүд бол бас гарч ирэх боломжтой. Тэгэхээр аль болох өөрийнхөө чадахгүй гэж бодож исэн зүйлийг сорж үзэх ч юм уу. За хийгээд хэрэггүй байх гэж бодож исэн зүйлстэй хэрэг боломж авах юм бол өөрийгөө ингээд оролдоод үзэх юм бол өөрийнхөө хараагүй мэдээгүй байсан тэр шин одоо өнцгүүдийг те өөр нээх боломж бол гарч ирнэ гэж ингэж бол харагдаж байна. За тэгээд үргэлжлүүлээд мөнгөтэй холбоотой мөнгө төрөг ямар хөө байдал бий болох вэ? За таны хувьд болохоор мөнгө төгрөгтэй холбоотой ч юм уу эсвэл бизнес ажилтай холбоотой ямар нэгэн юм төсөөлж мөрөөддөг инхэнсэн тэхэнсэн гэж бодож явдаг ч юм уу те эхлүүлхийнсэн гэж бодож идэг зүйлс бол байж магадгүй юм байна л да. Гэтэ та тэрийг ингээд эхлүүлэхийн тулд жоохон юм юу юм хэрвээ энэ бүтэхгүй болвол ч юм уу те жоохон юм өөртөө хязгаар тавьж бодоод байгаа зүйлс бол байгаад байна. Яг ингээд шийдэж чадахгүй эргэлзэх ч юм уу те яг одоогийн нөхцөл байдлаа өөрчлөн гэдэг нь таны хувьд айдас гэх юм уу одоо тодорхойгүй байдлыг илүү ингээд үүсгээд байгаад байгаа учраас шийдвэр гаргаж чадахгүй мөнгөтэй холбоотой тийм том алхам хийх гээд байгаа боловч яг тэрийг ингээд хийж чадахгүй байгаа нөхцөл байдал бол гарч ирж байна. Хэрвээ яг энэ нэг одоо саад татхар гэх юм уу энэ нэг одоо давааг та авчих юм бол яг бодож байгаа тэр төсөөлж байгаа тийм хийж үзхийг хүсэж байгаа, эхлүүлэхийг хүсэж байгаа зүйл чинь бол маш юм эхлэх тэр зам мөр нь бол тодорхойгоор ингээд нэгдэхээр бол хагдаад байна л да. Тэгэхээр яавал дээр вэ? Ер нь мөнгөтэй холбоотой томоохон хэмжээний шийдвэр өөрчлөлтүүдийг яаж авчрах вэ? Ер нь бол ямар ч та ингээд энэ айдсаа даваад шийдвэр гаргах юм бол ер нь бол бүх зүйл таны талд ажиллахаар бол харагдаж байна л да. Гэсэн хэдий энэ нь болохоор таны хувь жоохон юм эрсдэл өндөртэй ч юм уу те яг ингээд зориглоод энэ үйлийг хийчих юм бол миний амьдралд ямар одоо ийм эрсдэл байгаа вэ гэдэг талаас нь илүү хараад байгаа учраас жоохон шийдвэр гаргаж чадахгүй байгаад ах шиг байна. За 7-гийн сэлэн буюу яг юм өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлдээ бүрэн одоо зүрх сэтгэлээ өгөөд ингээд хийж чадахгүй те яг ийм зүрх сэтгэлээ дааж чадахгүй илүү логикоор бодоод байх ч юм уу те
Мэдээж мөнгөтэй холбоотой асуудал учраас энийг бол тэгж бодохгүй бол бас зарим талаараа болохгүй гэж магадгүй. За зөвлөгөө авъя. Таныг ер нь бол ямар одоо мөнгөтэй холбоотой те орлого сайжруулах одоо юу гэдэг өөрийн хувийн юм эхлүүлэх ч юм уу тэрнтэй холбоотой зүйлсийг хийхэд бол таны өвгдөөс бол танд өргөлж таны талд байна. Дэмжинэ, харж хандна гэж бол хэлж байна. Ер нь шийдвэр гаргасан нөхцөл байдлаас чинь те эргэлзэж байгаа нөхцөл байдлаа илүү одоо ингээд сурилж тавиад болохгүй байх гэж бодож байгаа зүйлээ болгоод үзэх юм бол таны одоо нөхцөл байдал чинь бодож байгаагоос чинь шал өөр эрэг тал руугаа эргэж за мөнгө төгрөгтэй холбоотой таны ертөнцийн харах одоо өнцөгчин ч юм уу те илүү ингээд тогтворж иж баялаг болж ингэж ивэгдэж ирэхээр бол харагдаж байна. За тэгээ таны хувьд болохоор яг ийм нэг олж байгаа зүйлдээ жоох юм сэтгэл хангалуун биш байгаад байна уу? Эсвэл яг хангалттай гэж бодохгүй байгаад байна уу те? Жохон ийм нэг юу гин гунигтай мэдрэмж танд байгаад байна мөнгөтэй холбоотой. Тэ юу гин те та одоо энэ тэрэгэн дээр суугаад яг ийм өөрийнхөө санхүүгийн асуудлыг өөрийн гараар шийдэх ч юм уу? Тэр боломж нь бол танд байгаад байгаа боловч та яагаад ч юм ингээд зогсчод надад ингээд яг энэ л зүйлийг хийх боломж байна гэдээ өөрийгөө жоохон хязгаарлалчаад байгаа юм шиг бол харагдаад байна л да. Олон боломжууд танд байгаад байгаа боловч зарим талаараа та өөрөө тэрийг ингээд зүүн сонгоор мэдрээд энийг хийвэл амжилттай байж магадгүй гэж бодож байгаа тийм бизнесийн зүйлүүд ч юм уу те танд байгаад байгаа боловч эсвэл ямар нэгэн өөр бусад аргууд бол тийм мөнгө үржүүлэх ч юм уу аргууд танд байна л да гэсэн хэдий ч яг зориглож тухайн зүйлийг барьж авч жолоодож гэх юм уу жоон чадахгүйгээр ийм нэг илүү юм сөрөг тал дээр нь жоохон анхаарлаа хандуулаад байж магадгүй харагдаж байна. Эсвэргээрээ таны хувьд те өөрийн боломж одоо магадгүй одоо нэг ажил хийдэг бол дахиад ийм хоббигоо ажил болгох ч юм уу гэдэг талаас нь ингэж ажиллах. За эсвэл нэг зүйл хийдэг бол тэрийг хоёр болгож үржүүлэх ч юм уу те. Нэг тиймэрхүү байдлаар өөрт байгаа энэ боломжоо илүү ингэ дэлгэрүүлэх боломж бол танд байгаад байна. Жохон ингэ эргэлзээд айгаад ч юм уу алдах үе, болохгүй байх үе, ажиллахгүй байх үе гэдэг тал дээр жохон ингэ илүү ингэ те анхаарлаа өгөөд байгаа учраас жохон юм зогсон байдал мэдрэх гээд байна. Тэгэхээр энэ тал дээр өөрөө эргэж харж шийдвэр гаргаж надад чадах юм илүү ингэ дэлгэрүүлж чадах ур чадвар юу билээ гэдэг тал дээр илүү фокуслуул зүгээр харагдаж байна. Гэтэ 8 сартаа ингэ заавал яараар тэ шийдвэр гаргаад хурдхан шиг гинги тгий гэж хийхгүй байсан ч болохоор л харагдаж байна. Ер нь удаан хугацаанд дараадаа цаашдаа ер нь таны талд энэ шийдвэрүүдийг гаргахад тэ эрэг ийм нөхцөл байдал боломжууд бол үүсний төгс цаг нь бол ирэх болно гэж ингэж гарч ирж байна. За тэгээд үргэлжлүүлээд хүн хоорондын харилцаан дээр ямар сар байх вэ гэд харъя. За ер нь хүн хоорондын харилцаан дээр гэх юм бол та жоохон юм үйлдэл хийхгүй ажиглагч гэх юм уу те ажиглагчийн байр суурин дээр байхаар бол харагдаж байна. За томоохон өөрчлөлт гэх юм уу шинжилт гэхээс илүүтэйгээр илүү ертөнцөөс ирж байгаа энерги ертөнцөөс ирж байгаа бэлэг гэх юм уу ертөнцөөс ирж байгаа танд зориулсан одоо тэр урсгалыг илүү хүлээж авч татаа сэтгэлтэй тогтоож те түүнээс үүдэлтэйгээр хүн хоорондын харилцаагаа илүү баялаг гэх юм уу амар тайван болгох ийм сар бол байх нэ. Ер нь юм томоохон үйлдэл хийх ч юм уу өөрөөсөө төрүүлж ямар нэгэн юм
алхам гэхээс илүүгээр хүлээж авах жоохон юм идэвхгүй байдал илүү ноёлохоор харагдаж байна. Идэвхгүй гэдэг нь болохоор тийм одоо сөрөг утгаараа гэхээс илүүтэй илүү их та ингээ ертөнцөөс орж ирж байгаа энергийг өөрийнхөө зүрх сэтгэл боловсруулаад тэрийг ингээд амьдралдаа юун дээр нүүр тулж болохоор энэ яаж одоо энэ тайван дүлгүүн байдлыг харилцаан дээр илүү ингээд тусгаж болох вэ гэдэг талаас нь харуул их зүгээр харагдаж байна. За хүн хоорондын харилцаан дээр ер нь одоо шинэ харилцаа туршиж үзэх ч юм уу тий. Шинэ хин нэгэнтэй уулзаж үзэх ч юм уу. Эсвэл амьдралдаа хийж үзээгүй ямар нэгэн юм хүн хоорондын харилцаан дээр харилцаатай холбоотой зүйлсийг туршиж үзвэл бас их зүгээр харагдаж байна. Таны одоо нүдийг нээх ч юм уу. Ийм алхмууд бас байх боломжтой байна. Ер нь ингээд харилцаан дээр илүү их ийм сонсогч юмыг илүү ингээд суралцагч гэх юм уу тий. Байр сууриас 8 сард хандах юм бол их зүгээр харагдаж байна. Ер нь ингээд мэдээ өөрийгөө боловсруулъя, хүлээж авъя, доктортой бай гэсэн нэрийг бол хүн хоорондын харилцаан дээр илүү тодорхой харагдаж байна. За дахиад энэ хөдөр маань гарч ирлээ. Сонголттой яг ижилхэн 2 өдөр бол гарч ирээд байна. Гэтэ энэ дээр нэг таны юм нэг зөөлөн байдлыг ашигласан те хин нэгэнд юусоо боломж олохгүй байхыг бол бас хүзэрнүүд маань хилжээж болох юм. Энэ онцон 2 хүзэр маань ч гэсэндээ те та ингээд өөрийгөө нэг ингээ хязгаарлалчаад байна гэж төрнөөс хойш яриадсэн шүү дээ. Энэ ч гэсэндээ хүн хоорондын харилцаан дээр байгаад байгаа байхгүй юу? Өмнө нь ингээд таны амьдралд одоо үүсэж исэн шархнаас болоод ч юм уу туршлагуудаас болоод ч юм уу өөрөөсөө төрүүлээд ингээд алхам хийх ч юм уу юмыг өөрчлөн гэдэг нь таны хувьд жоохон юм айцтай байдаг байж болох юм. Зүгээр хин нэгэн таны амьдралд орж ирээд таныг юм өөрчлөн ч юм уу хайрлан ч юм уу харилцаанд юм одоо акц твшилтэй авчирна гэж бодоод ер нь жоохон юм идэхгүй одоо бол идэхгүй гэх юм те ер нь хүлээцтэй байгаад байдаг гэж болох юм шиг харагдаад байна л да. Хин нэгэнд илүү ингээ автахтаа амархан ч юм уу. Харин 8 сар таныг юу хийгэрээ гэж хүлээж аваа гэхээр илүү ихтэй шийдвэр гаргах хүн чи өөрөө шүү. Шийдвэр гаргах хүч чадал боломж бүх зүйл чамд байгаа. Бүх зүйлийг маш анхааралтай сонс. Хүмүүс чиний тухай чамд юу ярьж байна? Чиний тухай цаанаа юу ярьж байна? Чамд яаж хандж байна ч юм уу те. Тэр болгоныг ер нь маш сайн анхаараа. Чи бол бүрэн ингээд хайрлагдах, халамжлуулах, өөрийгөө хайрлах те бүрэн ийм эрхтэй хүн тэрийг өөрөө хүлээн зөвшөөрч өөрийгөө тийм эрх надад байгаа гэдгийг илүү ухаарч ойлгох хэрэгтэй гэж ингэж харагдаж байна. Зарим хүмүүсийн мань хувьд өөртөө илүү ингээд хатуу хандах гэдэг ч юм уу те. Бусдыг ингээд нэгдүгээр тавиад өөрийгөө хоёрт тавиад өөрийгөө их шүүмжлээд байх гэдэг хүмүүсээс байж магадгүй юм байна л да харилцаан дээр. Ингэж хилдэг байж, тэгдэг байж гэж боддог ч юм уу те. Гэхдээ ерөөсөө ийм бүхэн энэ одоо бүхэн өөрийн чинь нэгөөх ингээд ядрааж байгаа учраас илүү их ингээд нэгдүгээрт өөрийгөө хайрлах, өөрийгөө нэгдүгээрт тавих, өөрийнхөө өнгөрсөний тухай үнэлт өгөхтэй харилцаан дээр зарим нэг өөрийн чинь аргашин татаад байгаа харилцаануудаас гарах орхих ч юм уу тэдгээрийг зохицуулах шаардлагатай. Жохон юм нэг өөрт чинь чухал биш гэх юм уу жохон юм хортой нөлөө үзүүлдэг найз нөхөд байвал тэдгээрийг одоо эргэж харах ч юм уу тийм хайр дурлалын харилцаа байвал бас харах ч юм уу таныг зүгээр ингээд материалын зүйл юм шиг ашигладаг тийм харилцаануудыг ер нь бол ялгаж салгах хэрэгтэй. Та энэ импресс буюу одоо юм хатан хаан шиг зөөлөн хайрлуулах гэх юм уу өсгөж үржүүлэх юм одоо баян тансаг энергиэр дүүрэн хүн байтал хин нэгэнд энэ чөтгөр хэрэглүүлж ашиглуулж яах ч юм уу муухай хандж яах ч юм уу те хин нэгэн танд
Ингэж байгаа бол энэ зүйлийг та ингэ твчиж өнгөрөөж ерөөсө болохгүй. Энтэй харин нүүр тулж илүү шийдэж тэн одоо Queen of Swords шиг энергээр хэрсүү байдлаар ч юм уу те харилцаандаа ингэж хандаж шийдэмгий ямар нэгэн үйлдэл хийх нь маш чухал байгаад байна. Жохон юм нэг хүлээцтэй, хэтэрхий хүлээцтэй даруухан байгаад байгаа чинь заримдаа хүмүүсийн идэж болох гэдэг гэж болох юм аа гэж ингэж гарч ирж байна. За тэгээд 8 дугаар сард танд Doubles ивэл авчрах өнгө ямар өнгө байх вэ гэдгийг харъя. За ийм тарвасны өдөр бол гарч ирсэн байна. Дотоод хүүхдээ баярлуулаа. Дотоод хүүхдээ баярлуул гэсэн мессежтэй өдөр бол гарч иржээ. За ямар нэгэн байдлаар одоо жоохон бахта хийхийг хүсдэг байсан зүйлээ эргэж санаж хийх ч юм уу. За энэ өнгөтэй ийм нэг усан улаан өнгийн зүйлс хэрэглэх ч юм уу. Утасныхаа дэлгэцэн дээр тавих ч юм уу. Ямар нэгэн тийм зугаатай зүйлсийг бас хийх нь 8 сар таныг дотоод энергийг чинь нэрчимжүүлэх ч юм уу те. Ямар нэгэн ядраад байсан зүйлээс чинь ангижруулах ч юм уу. Сэтгэл зүйн хувьд нэг ийм өөр орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх нэ. Мөн бас 3-ын тоо бас 8 сар танд маш чухал ийм тоо бол байх болно. Тэгэхээр 3-ын тоо нэндгэнж гэх юм уу те 3-ын тоонд ач холбогдол өгөх хэрэгтэй байж болохын гэсэн юм зүйлс бол гарч ирж байна. За тэгээд таны хувьд 8 сард хийвэл цогцолтой гэх юм уу хийвэл одоо их зүгээр үйлдэлүүд юу вэ гэхээр өөрийгөө би ийм тийм гэж боддог байсан бол тэр бодлоо эргэж харах хүмүүсийг илүү их сонсох гэхдээ өөрийнхөө төлөө ямар нэгэн үйлдэл хийх шийдвэр гаргах гэдэг юм зүйл бол үйлдэл бол маш чухал байх нэ. За ингээд энэ хүртэл бичлэгийг мандсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай.